За хоёул мик шалгах. За 1 2 3 4 эм алзралтын ус шилжүүлэн суулгах мессежлберт орчоод ингээ гараад ирлээ. За миний хувьд бол 2017 оноос хойш гэдэг маань одоо баг 8 жил ингээд 8 жилийн хугацаанд халдсралт яваад эхэлчихсэн. Хүн болгон л мэдж байгаа бах чанартай, чанаргүй, туршлагатай, туршлагагүй гэх мэтийн маш олон ус шилжүүлэн суулгадаг газрууд бий болчихсон байгаа. Миний одоо медик клиник дээр ирсэн шалтгаан маань гэвэл ерөөл тэмчийг би голод сонгосон. Яагаад вэ гэвэл ерөөл тэмчээ маань өмнө ажиллаж исэн газар дээр би бас нэг удаа бичлэн очиж үзүүлж байсан. Одоо олонний танил гэхээр жүжигчин Батнямбу, жүжигчин Батмэнд тийм ээ. Гэх мэтчлэн олонний танил хүмүүсийн ярьслага болон үр дүн зурган болон бичлэгийн хэлбэрээр одоо Facebook дээр ингээд байршсан байгаа түүнийг нь олж үзээд ер нь ялангуяа жүжигчин Батнямбу ахын бичлэгийг үзсний дараагаар шилжүүлэн суулгах энийг айгүй их сонирхож эхэлсэн. Эмнэлгээ сонгох уу, эмчээ сонгох уу гэдэг дээр би нэг тийм эргэлцсэн л дээ. Эцсийн дүндээ би эмчээ сонгоод наашаа медик клиникийг зориод ирсэн. Одоо үүндээ ч би сэтгэл хангалуун байна. 5170 ширхэг ус суулгасан. Эрүүл эсрэг дээр байх урдаасаа л эхэлсэн байгаа. Гэхдээ эхлээд нэг жоохон шингэрч эхэлсэн. Одоо нэг ус норох ч юм уу тийм ээ. Малгайдлахаа өмсөх үед ингээд ус норсон үед цаатлын хуухан гэрэлтэж харагдаг болж эхэлж байсан юм. Тэгэл ажил амьдрал гэх явах хугацаанд бол бас хүн чинь тэрийгээ бас байнга анзаараад байдаг юм байна. Нэг мэдхэд л өөрөө талент байхад нэм хэлбэрийн халдварлалт маань үшээ үүсчихсэн байгаа байхгүй. Мессежлбэр их сайн болсон гэж би бодож байгаа. Надад бол өөрт маань маш их таалагдж байгаа. 7-оос 8 сар миний хувьд одоо нэг хүлээхэлтлээ гэж би харж байгаа. Медик клиник эмнэлэг маань бас давуу талтай санагдлаа. Анхны угаалга одоо мэдээж эн чинь мессежлбэр хийгдсэн учраас 5 тогтж байгаа тийм ээ. Энэ шархалсан 5-ыг бас эмнэлэг дээр нь эмчийн гараар эмчийн юугаар бас цэвэр ариун орчинд бас гүйцэлдүүлэх юм байна. Одоо мессежлбэрийн дараах арчилгааны эхний үе шатуудыг бүгднийг эмнэлэг дээр нь зааж өгөөд тодорхой хэмжээний ойлголттой болгосны дараагаас л одоо миний арчилгаа эхлэх юм байна. Одоо ингээ ийм халдварт үүсснээс хойш бол урдаа нэг багавтар чолк үлдээдэг болж шүү дээ. Жогоо халдварлалтаа бас нуух гэж тийм ээ. Багавтар чолк үлдээдэг болж байна. Тэгээд хоёр захаараа бас халдраа шингэрээд ирэхээр оройн дагзан дээрх өтгий хэсгээсээ ялгараад эхэлнэ. Энэ бүгдийг бол өвчнөтэйгээ ярьж байгаа л зогцсон л да. Гадуур явхад тухна гэдэг хуухан гэлтганаад байх чинь онцгүй шүү дээ. Тэгээд тухайн үед одоогийн сууж байгаа залуу ямар хөө төвшөнд орсон байх нь халдварлалтайгаа байх нь байхгүй тий.